May I help you? Oh no, thanks. We're just here to observe. За бүжгийн золонд ирсэн байна те. May I help you? За юугаар туслах уу та нарт те? You гэдэг үг англи хэлэнд олон тоочулдаг, ганц тоочулдаг. Олон хүмүүсийг чи юу гин, ганцхан хүнийг чи юу гин шүү за. За та нарт юугаар туслах уу? Oh no, thanks. We are just here to observe. Observe гэдэг үгэнд болохоор юмыг ажиглахыг хэлдэг. Зүгээр хараад суух гэхээсээ илүүтэй ажиглах. Тэгэхээр зүгээр би зүгээр л харах гэж байгаа юм тий ажиглах гэж байгаа. You don't observe a dance class. You dance a dance class. Spare shoes are over there. You don't observe a dance class. Бүжгийн хичээлийг чи ажигладгүй маа. Ингээ холоос хараад сурдгүй маа л гэдэг санаагаар хэлж байгаа шүү. You dance a dance class. Чи бүжгэлэн you dance a dance class. Бүжгийн хичээл дээр тийм. Ер нь л бүжгэлж ижил сурна шүү. Spare shoes are over there. За spare гэдэг үг нь болохоор илүү гэдэг утгыг илэрхийлдэг. Жишээ нь чамд илүү нэг тийм бал байна уу, илүү дэвтэр байна уу гэж бид хичээл дээр хүүхдэд асуудаг шүү дээ. Тэгэх юм бол do you have a spare pen ч юм уу тэгж асуудаг. Тэгэхээр илүү гутлнууд тэнд байна. Зааж өгч байна те. Over there тэнд. What does she mean? I think she means you dance. A dance class. Really? What does she mean? Rachel асууж штэ. Юу гэсэн утгатай юу гэж хэлж байгаа юм бол гэсэн чинь манай Phoebe босч ирээд гэж штэ. I think she means you dance at a dance class. I think she means гэдэг нь болохоор тэрний хэлэх гэсэн санаа нь бол you dance at a dance class. Чи бүжгийн сургалтын дээр бүжгэл хийнэ гэдгийг хэлэх гэжсэн баха гэдэг утгаар хэлж байна. Rachel really? Тийм үү? Let's get started. 5, 6, 7, 8. За тэгээд тэр хэд маань бүжгэлж эхэлж байна те. Let's get started. За багш нар ер нь хичээлээ эхлэхдээ let's get started гэж хэлдэг. Эхэлцгээе гэж байна. 5, 6, 7, 8. За бүжгийн багш нь тоолж эхэлж байна те. 5, 6, 7, 8. Okay, I'm not getting this. I'm totally getting it. Okay, I'm not getting this. За хин Моника ер нь бүжгийн хөвсөл маш муутай байгаа учраас бүжгийг ерөөсөй ойлгохгүй энэ хөдөлгөөнүүдийн ерөөсөй ойлгохгүй байна. I'm not getting it гэх юм бол би ер нь бол ойлгохгүй байна гэсэн. Хин нэгэн чамтай нэг юм ярихаар чи тэр үний ярьсан юмны утгыг ойлгохгүй бол I'm not getting it гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр би энэ бүжгийн утга учирыг ерөөсөй ойлгохгүй байна гэж. I'm totally getting it. Одоо хин хажууд Phoebe шал буруу бүжгэлж байгаа мөртлөө би бол үнэхээр учрыг ойлгож байна. Би бол шууд ойлгож байна гэж нэ. Do you ever just feel like sometimes you were so unbelievably uncoordinated? Тэгсэн чинь Моника хэлж байна те. Do you ever just feel like you are so unbelievably uncoordinated гэж. За unbelievably итгэмээргүй гэсэн. Believe гэдэг чинь итгэх гэсэн үг. Believable гэх юм бол итгэмээр гэсэн үг. Unbelievably гэх юм бол бүр итгэмээргүй гэсэн үг. Uncoordinated гэдэг нь ер нь coordinated гэвэл ямар нэг юмд ингэж юм тууштай, тэнцвэртэй байхыг хэлдэг. Uncoordinated гэвэл ерөөсө тэнцвэрээ олж чадахгүй, ер нь л нэг учраа олж чадахгүй байгаагаа хэлж байгаа. Тэгэхээр do you ever feel гэдэг нь болохоор чамд тийм мэдрэмж төрж байсан уу гэж асууж байгаа өгүүлбэр тийм. Тэгэхээр та нарт нэг тийм ерөөсө тэнцвэрээ олохгүй байгаа юм шиг тийм санагдаж байсан үе байна уу гэж асууж байна тийм. Надад тийм байна л гэдгийг хэлэх гээд байгаа. Тэгсэн чинь хажуугаар нь Rachel бүр амар лаг бүжиглээд гараа авчирсан чинь Моника харж ирсэн чинь. What? You just click when they click. What? You just click when they click. За click гэдэг нь болохоор ер нь бол ямар нэг юм товчлуур дээр дарахыг хэлдэг. За мөн дээрэс нь хөлөөрөө ингэж товшхыг бас click гэж хэлж болдог гэсэн үг. Ер нь ямар нэг юм чимээ гаргах юм уу, хуруугаараа юм дарах юм уу, хөлөөрөө ингэж товших эдэн бүгдийг click гэж хэлж болдог. Тэгэхээр тэднийг товшхоор нь л дагаад товшоод байл та тий. When they click тэгэхтэн ингэхтэн гэдэг утгаар when гэдэг үг орж ирдэг. All right, people. Now everyone grab a partner. All right. Now
Everyone grab a partner. За, grab гэдэг нь ер нь барьж авахыг хэлдэг, гараараа барьж авахыг хэлдэг. Дээрээс нь бас ямар утгаар хэлдэг гэхээр grab a bite гэх юм бол хоол идэхийг хэлдэг. Тэгэхээр ер нь бол гяс нэг замаараа гяс нэг хоол амрууга юм хийчий гэж бид нар хэлдэг шүү дээ. Тэгвэл grab a bite гэж хэлдэг байна. За, grab a partner гэх юм бол за бүжиг дээр нөгөө хосоор бүжиглдэг шүү дээ. Хажуудаа нэг хүн олж аваарэ, хос олоорой гэдэг утгаар хэлж байгаа шүү. And my dead mother said, "You are it." I'm with Rachel. Тэгсэн чинь манай Phoebe хин хоёр найзынхаа шууд нэгийг сонгох муухай шүү дээ. Тэгэхээр ийм нөгөө хин миний ээжийн шилтэй архийг гэдэг нэг бид нар жоохон бахта тоглодог гэсэн тийм маягаар сонголт хийж дээ. Тэгэхээр and my dead mother said you are it. За энэ нэг тийм хиллэг байх нь тэ. Ерөнхийдөө махчилж орчуулах юм бол миний насарсан ээж чи бол мөн гэж хэлсэн гэдэг ийм үг хэлж байна. Ер нь бол тэгснэ би Rachelтэй болчлаа тий. I'm with Rachel. Би Rachelтэй хамт. Great. It's gym class all over again. Great. It's gym class all over again. За Моника энэ кинонд дэр болохоор 10 жил дахт амар тарган охин байжгаад турсан тийм дүрхгүй. Тэгэнгүүт 10 жил дахад одоо биеийн тамирын хичээл дээр ингээ за ингээ хосоор олоорой энэ төр их дандаа Моника ганцаар үлддэгсэн байна. Тэрийг хэлж гин гэсэн. Дахиад л биеийн тамирын хичээл дээр шиг юм болж байна. All over again гэдэг чинь дахин гэсэн. All over гэхээр тэр бүх үйл явдал бүгдээрээ дахин давтагдж байна гэдэг утгаар хэлж байгаа шүү. Gym class гэхээр биеийн тамирын хичээлийг хэлдэг. Well, that's all right. You can come up to the front and dance with me. That's all right. You can come up to the front and dance with me. За, that's all right. Зүгээрээ. Бүгд баруун тэшээ гэдэг утгачлал бүгд баруун тэшээ гэдэг үг газ. That's all right. Зүгээрээ. You can come up. За, come up гэхээр босоод наашаа ирэх гэдэг утгаараа. Ер нь босоод ир наашаа хүрээд ир гэдэг утгаар хэлж байгаа. To the front. Front гэдэг нь урд талд нь гэсэн үг. Ямар нэгний урд гарахыг ер нь бол front гэнэ. Тэрний урд байна, энэний урд байна те. Өмнө нь байна гэдгийг хэлнэ. To the front, урд талд гарч ирээд and dance with me. Надтай бүжигл гэж юм те. За ч урд гарч ирээд надтай бүжиглж болно шүү дээ. Why don't I just take off my clothes and have a nightmare? Why don't I just take off my clothes and have a nightmare? Ер нь л дургүй юмаа хийх гээд болохгүй чадахгүй юмаа хийхдээ хилдэг нэг тийм одоо хошигнож хэлж яах гэсэн үг шүү. Take off my clothes гэхээр хувцас тайчиж хаяад одоо нөцгөн болно гэсэн. Have a nightmare. Nightmare гэдэг нь болохоор хар дарсан зүүдийг хэлдэг. Шүн тогтоомд чадахгүй хар дараа зүүдлэх юм бол I had a nightmare гэж хэлдэг. Тэгэхээр яагаад би хувцас тайлаад хар дараа зүүдлж болохгүй гэдэг маягаар хошноор хэлж байна. Ер нь л айцтай байна те. You by the door. In or out? In. Hey you by the door. In or out? За хөөе чи by the door хаалганы тэнд байгаа, хаалганы хажууд байгаа гэсэн. In or out? Орж ирэх гэж гин үү? Гарах гэж гин үү? Гэсэн чи in гэд орж ирж гин. You in the back. You're getting it all wrong. But at least I'm doing it. You in the back. You're getting it wrong. You in the back. Тэр арт талд байгаа хүн, тийм? You're getting it wrong. Чи буруу хийгээд байна. At least I'm doing it. At least гэдэг үг нь болохоор ядчил гэсэн. At least ингэчилтэй. Ядчил ингэчилтэй ч юм уу, тийм? At least би одоо тийм юмтай штэ гэж ингэж хэлдэг. Үг гоё. Тэгэхээр ядчил би хийж штэ. I'm doing it те хийж байна шүү.